Ирэх сарын 1-ээс монголчууд худалдаа авсан бараа бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ төлбөрт нэмж төлсөн татврынхаа 20% буюу нийт төлбөрийнхөө 2%-ыг буцаа авдаг болно. Дээрээс нь сар бүр 2 тэрбум төгрөг өртөгтэй урамшуулалт суглаанд оролцож мөнгө хожино. Улсын төсвөөс 1 тэрбум гаруй төгрөг зарцуулж хийсэн нэмэгдсэн өртгийн албан татврын урамшууллын системээр төр зах зээлд мөнгө төлөлгүйгээр нууцаар оролцдог 78 ачтыг ил болгох, мөн одоогийн нэмэгдсэн өртгийн албан татвараас төсөвт бүрдүүлэх мөнгөнд үг нэмнэ гэж тооцсон. Гэхдээ энэ шийдвэр бизнес эрхлэгчдийг илгээр нь унгаах, эрүүлэр өрсөлдөх чадваргүй болгох нэг зам гэж эдийн засагч Соломон Туяа тодорхойлж байна. Одоо жишээл энэ 110-аар зарж байгаа нөхдөд 100-аар зарж байгаа нөхдөд хоёр чинь үнээр хоорондоо өрсөлдөн шүү дээ, тий. Тэгэхээр бид нарыг тэгж судалгаанд оруулаад явж байгаа хооронд энэ 110-аар зарж байгаа хүмүүс чинь тамиргуудад унаа шүү дээ. Тийм ээ, бизнесээс арчигдаад явна шүү дээ. Тэгэл тэр 100-аар зарж байгаа хүмүүс нь жоохон яах юм те, тэднийг очиж араас нь шалгаад бас баахан те, аах тавиал алаал байна те. Ингээд нөгөө бизнес эрхлэгчдийг хоёр талаас нь ингээд нөгөө байхгүй, ингээд нөгөө бизнес их нөхцөлийг хагаад хуулиар ингээд шахаад байгаа асуудал. Бусдаар бол яг Монгол улсад хэрэгтэй юу гэхэд би л үнэндээ хэлэхгүй л гэж хэлнэ. Монгол улсад 600 мянган орчим иргэн аж ахуйн нэгж тусын салбартаа бизнес эрхэлдэг. Эдгээрээс 3.5% буюу 21 мянган орчим нь нэмэгдсэн өртгийн албан татварыг төлдөг. Үлдсэн 600 мянган орчим татвар төлдөггүй. Жишээгээр тайлбарлавал 1000 төгрөгийн үнэтэй аягийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч бизнесмен 1100 төгрөгөөр иргэдэд худалддаг. Татвар төлдөггүй буюу жижиг дэлгүүр өсчин цайны газар нь 1000 төгрөгөөр аягийг борлуулдаг. Өөрөөр хэлбэл нэмэгдсэн өртгийн албан татварт тухайн бүтээгдэхүүний үндсэн үнээр 100 төгрөг нэмж татврынхаа хувийг олж авдаг. Ингэхээр иргэд яг адил мөртөө өөр үнэтэй аягны аль хямдаг авахыг зорино. Харин нэмэгдсэн өртгийн албан татвараас урамшуул авдаг болвол 100 төгрөг нэмж зардаг газрыг сонгож төлсөн төлбөрийнхөө 2%-ыг буцаа авч мөнгө хожих суглаанд оролцохыг илүүд үзнэ. Энэ нь жижиг бизнес эрхлэгчдийг орлогогүй болгох, орлогогүй болсон тухайн жижиг дэлгүүр цайны газрууд одоогийн байгаа үнэ хямдруулж эрүүл бусаар өрсөлдөх. Эргээд энэ нь татврын үнийг шингээж бүтээгдэхүүнээ борлуулдаг, үнэтэй дэлгүүр үйлчилгээний төвийг үйлчлүүлэхчгүй болох гээд бизнес эрхлэгчдийг хоёр талаас нь арчиж унгах эрсдэлтэйг эдийн засагч тайлбарлаа. Яагаад нэмэгдсэн өртгийн албан татврын хууль энэ малчтын амьдралд бас ингээд нөлөөлчихвэ гэхээр эдний яг үндсэн үйлдвэрлэгчдийн нөөцөс чөлөөлчдөг. Дамжуулсан борлуулсан хүн суур үнээс нөөц төлдөг байхгүй юу? Тэнгүүд интернээс шууд борлуулалтаар авдаг хөнгөө болчдөг, тийм ээ? Тэгээ энэ дунд нэг тийм янз бүрийн тийм дамжлагын олон давхар дамжлагууд ороод ирдэг. Тэгээ бидний гар дээр ингээд айгүй өндөр үнэтэйгээр тэр багч ирдэг байхгүй юу? Гадаадын улс орны нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хуулийг бизнес эрхлэгч баялаг бүтээгчдэд дэмжих гэж хэрэгжүүлдэг. Тухайн хууль нь үйлчлэгээ эрхлэгчдэд татврын дарамтлал очдоггүй. Гэтэл Монгол улсад тус хууль эсэргээрээ үйлчилдэг гэж судлаач баярлалаа ярьлаа. Япон улсыг жишээ болгон татвал 100 төгрөгийн өртөгтэй барааны 80% буюу 80 төгрөгийг татвараас чөлөөлж үлдсэн 20 төгрөгт 17% татварыг Япон ногдуулдаг байна. Харин манай улсад 100 төгрөгийн өртөгтэй бараанд бүхэлд нь 20% татвар оноодгоо. Бизнесийг урамшуулах, тэтгэх, тэр нэмийн өртөг бий болох үйл явцыг дэмжих талаас ашиглагддаг. Зүгээр өнөөдөр бол манад яасан бэгээр аж ахуй нэгжүүдтэй бол бизнес эрхлэгчдээ энэ нэмийн өртгийн албан татвар гэдэг нь цэвэр татварын утгаар ойлгогддог ч болтсон нэгдүгээрт, хоёрдугаарт яг үгээр тэр байгууллага аж ахуй нэгжүүдийн өөрийг нь бизнесэнд дарамт учруулдаг, хүндрүүлдэг юм хэлбэр болоод явцсан байхгүй. Өөрөөр сонгодог утгаас жаахан тийм одоо жаахан хазаасан гэж хэлэхээр юм да. Тэр талаасаа л одоо нэмэгдсэн өртгийн албан татварын хууль түүнийг хэрэгжүүлэх механизм нь бол шинжилгээний талаасаа бол тэр талыгаа илүү их бодолцож явах хэрэгтэй байна. Эргээд нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн үнэтэй бараа авч түүнийхээ дөнгөж 2%-ыг буцаа авснаас татвар ногдоогүй хямд үнэтэй барааг сонгож явах нь тэдэнд ашигтай. Энэ нь нөгөө талдаа бизнес эрхлэгч баялаг бүтээгчид эрүүл өрсөлдөх зөв алхам болдог байна.